Та хэр соёлтой хүн бэ? Соёлтой хүн. Би бол өөрийгөө бас айгу соёлтой л гэж боддог шин айл болох бас төв болохгүй хичээдэг. Тэгээ нийгмийн сүлжээнд бас айл болох эерэг байхыг хичээдэг тий. Та цахим орчинд хэр идэвхтэй байдаг вэ? Ер нь идэвхтэй. Бараг 100-ны бараг 90% идэвхтэй шүү. Хэрэглэнэ идэвхтэй. Хэрэгэлдэг. Таны талаар цахим орчин сөрөг мэдээлэл тавигдаж байсан уу? Үгүй. Ер нь эерэг байдаг шүү. Нэх байдгүй маа. Яг ганц нэг харагдлаа. Гэхдээ ер нь их нь бас айгу эерэг тий. Таны болон бусдын талаар сөрөг зүйл цахимд нийтлэгдсэн байвал та хэрхэн хүлээж авдаг вэ? Жохон эвгүй санагдаа. Тэр хүнд жохон эвгүй санагдаж байгаа. Би тэр баг хүнээс тэгэл жохон өөрөөр хэлбэл муу юм сонсохоор жохон ингэж нэрвдэх гэлээд тэгээд тэр хүнд бас амар хэцүү л байгаа. Эвгүй санагддаг шүү дээ. Эвгүй л үгүй. Иргэд олон нийтийг цахим соёлд хэрхэн уриалах вэ? Цахим орчин соёл нь одоо аль болох сайхан эерэг зүйлийг одоо ширлж одоо эерэг зүйлийг бичиж тэгээд цахим орчинд одоо сүрэг муу мухай амьдлах юм одоо бидний одоо ирээд болсон хүүхдүүд бас тэр чинь бас байгаа шүү дээ. Бодон дайм шүлсэн айдаг. Ер нь эрэгтэй гэлтгүй эмэгтэй хүмүүсэнд бас хайж харагддаг. Тэр хүмүүс ер нь бидний тэрэн дээр шалхаад гэр оронд орж байгаа шүү дээ. Тэгээ олон цааны ям багтаа дамжих. Манайхаа гоё соёлтой, хотынхоо соёлд идэвхтэй оролцож Хэмжээнд дээр үзэгч түмний хөндлөж бас бие зүг авч явахыг хичээдэг. Ер нь соёлыг бол би залуус дуунартай өөрөөрөө үлгэрлэж харуулахыг хичээдэг. Соёл танаас эхлэн